холбоодч гэсэн бодох ёстой. Бид ерөөсөө анхаарлаа хандуулахгүй байжгаад тэр сэдв хууль ингээд яригдаад улсын их хурлаар хэлцгээ гэдэг ингээд бичнэ. Тэгэхээр нөгөө манай хэвлэл мэдээллийн тэрийг бас ямар нэг байдлаар мэдээлдэг л дээ. Тэгэхээр тэрнийг үргэлжлүүлээд цааш нь бид энэ хуулийн дээр ингэж ажиллах хэрэгтэй байна. Ийм заалт нь ийм байна. Ингээд болчих юм бол бидэнд ийм их ашигын зөрчигдөх юм байна. Ингэж болохгүй байна гэдгээ бол эрүүлдэггүй, ярьдаггүй. Тэгээ өнгөрсөн хойно гарсны дараа Монголын их сонин яг хууль нөгөө амьдрал дээр хэрэгжээд нөгөө бидэнд нэгэнт одоо иргэний авчсан нийгмийг байгуулсан болохоор бид нар хуулийн дээр амьдарч байна. Тэгэхээр хууль нь яг амьдралд нь хэрэгжээд эхлэхээр за энэ өстө болохгүй юм болцсон байна шүү гэд ингээд өөрөөр хэлбэл асуудлыг ойлгоод байна. Тийм учраас төвчлээд явчихсан. Энэ одоо хууль боловсруулах үйл ажиллагаанд манай бизнесийн иргэний нийгмийн өөрсдөө маш идэвхтэй оролцдог байгаасаа гэж бодож байна. Миний хувьд бол энэ чуулганаас энэ үйлдвэр хэлээд байна. Монголын уул уурхай хөгжил, дэд бүтцийн хөгжлийг яаж одоо эх орондоо нэмэн өртөг бий болгох вэ? Тэгээ яаж эх орондоо хөрвөх чадвартай өндөр мэргэжлийн үндэсний ажиллах хүчин техник ажилтан бий болгох вэ? Яаж ингэж энэ бүхнийг бий болгох вэ гэдэгт л одоо бас энэ салбарыг мэргэжлийн хүмүүстээс тэрийг сонсох хүсэлтэй байгаа. Ийм юм хэлээ. Тэгэхээр бид нар худал хуурмаг юмар өрсөлдөх биш. Тэгээ оюунлаг эрүүл сарвал ухаанаар цэцээ маргалдаад тэгээд одоо шийдлийн төлөө шинэлэг бүтээлч саналын төлөө одоо явж байгаа ийм боломж л гэж одоо харж байна. Нэгдсэн саяны ярьж байгаа асуудлаар ерөөсөө бүгд одоо болохгүй бүх юм ойлголцдог, болох замаа одоо тодорхойлдог. Тэгээд тэрийг хэрэгжүүлдэг хэмжээний тийм үр дүнгэл одоо гаргахын төлөө явж байна гэж ойлгож байгаа шүү дээ. За ингээд манай нэвтрүүлэгт оролцсон та бүхэнд их баярлалаа. За манай нэвтрүүлгийг анхаарал үзсэн үзэгчдэнд их баярлалаа. Дараагийн нэвтрүүлэгт хүртэл баяртай.